За өдрийн мэндэ. Эндээ гараг байг удацсан байна. Гэтэ энэ газар үнэхээр эмээлттэй, үнэхээр хүндэтгэлтэй, үнэхээр Бурхны оршихуй байдаг газар. Бид энд үнэхээр гарч ирэхдээ үнэхээр эмээлттэй, түүнд алдар хүндэтгэл нь байг гэж дотроо сүсгэлэн залбирч гарч ирдэг байгаа. Тийм учраас энэ газар үнэхээр ариун юм аа. Энэ газар ариун учраас бид бидний зүрх сэтгэл дотор оршдог тэр ариун сүнсний дагуу ярихыг үнэхээр энэ газар үнэхээр хичээдэг байгаа. Бид үнэхээр хүний өөрийн бодлоосоо ярьчих үедээ, хүний хүслээрээ ярьчих үедээ, хүний мэдлэгээрээ ярьчих үедээ гэдэгтээ үнэхээр имээдэг. Гэхдээ ариун сүнс бидэнтэй хамт байгаа. Би үнэхээр найдаж байна. Би ямар нэг юмнаас тэгчгүй гэж хит их айхаасаа илүүтэй түүнд найдаж гарч ирдэг. Үнэхээр Бурхан бидэнд үнэхээр нээлттэй тэнгэрийг өгсөн ямар сайхан золтой вэ те. Энэ нээлттэй тэнгэр үнэхээр түүн дотор хэлбэржигдэж байгаа, түүнтэй хамт алхаж байгаа, түүний үгээр хэлбэржиж сахилгажуулалтанд явж байгаа хүмүүст үйлчилдэг тэнгэрээ. Тэрнээс биш зүгээр өөрийнхөө замаар явж байгаа Бурхан байхгүй мэт амьдарч байгаа хүмүүст энд ямар ч хамаа байхгүй. Тэд нар тэрийг хүсээд чи энэ биелэхгүй. Би хэн нэгнийг тэгэх ёстой тэхгүй гэж эсвэл ийм зөв буруу чи наан цаана гэж хуваах гайгүй. Гэхдээ энэ бол айгүй нухацтай зам учраас бидний яриа хүртэл нухацтай болчиход байна. Бид нар үнэхээр 8 сарын сургалт за тэрний өмнөх ариун Христийн оюун санааны тухай сургалт за 8 сарын үнэхээр гайхалтай сургалт за сая муар гэдэг үнэхээр том сургалтуудыг сонсоол байдаг. Хүлээж авах юм аваад за хаста гоё биш үү тэгж шүү гэж сэтгэл хөөрхөөсөө илүүтэй үнэхээр зам маань нухацтай болсныг л сануулад байна. Зам нухацтай болно гэж юу гэсэн үг вэ гэхээр бид нар үнэхээр тоглоом биш. Бид нар энд зүгээр нэг хийх юм олж чадаад эсвэл нэг хэн нэгэн зүгээр нэг амьдралаа өөрчилчих гээд ирдэг. Бид нар энд нэг те дөнгөн даган нэг амьдралыг өөрчилчих гээд эсвэл нэг архинаас нь гаргаал эсвэл нэг өрнөөс нь гаргаал эсвэл нэг өвдөж байгаа хөлийг өвдөхгүй болгох гэж байгаа юм шиг ийм ажил хийх гээгүй. Өөрөөр хэлбэл бид нар үнэхээр амьдралаараа үнэхээр энд амьдралаа өргөх гэж энд ирсэн байгаа. Бид нар энэ нухацтай асуултанд хариулах хэрэгтэй цаг болчих. Муарын саяны сургалтанд явхад хамгийн ихний өдөр яг энэ асуултанд над дээр ирсэн. Үнэхээр би тэр бүтэн сургалтыг том дүр зургаар нь ингээл бүгдийг ойлгох гэхээсээ илүү зүгээр тэр ихний асуудал намайг бариад авчихсан. За энэ өвийг дамжуулах гэж байна. Өв дамжуулалтанд чи ирүү оролцох гэж байгаа бол чи өвийг авах гэж байгаа бол чи хүсэж байгаа бол төлөөсөө төлөхөд бэлнэ үү? Энэ төлөөс нь юу юм бэ гэхээр чи зүгээр Христ итгээд хангалтгүй. Чи амьдралаа өргөх хэрэгтэй. Чи бэлнэ үү гэжээс. Тэгээ энэ асуултанд би хариулахгүйгээр цаашаа явахгүй гэдэг нь маш тодорхой. Гэхдээ энэ миний амьдрал амьдрал гэж зууралдаад байх юм ерөөсөө биш гэдгийг би ойлгосны дараа тавьж явуулахад өөрийгөө тавьж өгөхөд бүр үнэхээр тааламжтай бөгөөд урам зоригтойгоор үнэхээр тавихаар шийдсэн баг. Өмнө нь гайхчихж магадгүй. Одоо хүртэл тэгэл тавигүй байсан юм уу гэж. Хүн амьдралдаа ямар нэгэн талбар дээр тавихгүй зүйл гэж байдаг байгаад байгаа хөөхгүй. Нэг хэсэг дээрээ тавиад байгаа юм шиг нөгөө талтаа тавихгүй үлдээсэн зүйлс байсан учраас тэр асуулт үнэхээр намайг барьж авсан байна. Тэгээ үнэхээр бүрэн шийдсэн. Амен. Та бүхэн шийдээгүй юм бэ? Шийдээрэй. Би урам зоригтойгоор яг энэ нээлттэй тэнгэрийн 20 жил байгаад энэ цагт та шийдээрэй. Маш амархан байвал. Харин та шийдэхгүй удаан яваад байвал мэдгүй их хэцүү энэ зам их хэцүү байх болно гэж би хэлмээр байна. За тийм учраас за одоо нэр сувда астрын маань хэлдгээр маш их үг байна. Маш их одоо ингээ илчилж харуулсан сургалт үг одоо мессеж түүнээс бидэнд сануулсан маш олон зүйлс байна. Гэтэ би энэ газар үнэхээр хэлхийг хүссэн. Гол зүйл рүү оръё. Надад ярих юм айгүй их байна. Би одоо ингээд зөндөө олон юм бичсэн. Гэхдээ энийг ерөөсөө ярих цаг зөндөө дараа болтноо. Гэхдээ хамгийн гол юм өнөөдөр би Муарын сургалтын дээрээс бүр хамгийн чухал барьж авсан юм юу гэхээр Сингапурын Лим пастор те Бернард Лим та нар мэднэ. Өргөөнд Саки өргөөнд баг 30 гаруй жил үйлчилж байгаа.
Джонатан Дэвидийн сүнсний хүү Сингапурын хүн байгаа. Үнэхээр санхүүгийн уулан дээр үнэхээр эзэлж гарцсан хүн биднэрт загвар харуулсан ба. Биднэрт яг ингэж явж яасан. Бид нар ингэж энд хүрээд ирлээ. Ийм байна гэд. Тэр бидэнд ингээд энэ 7 уулын бас нэг чухал уул болох энэ санхүү буюу эдийн засгийн уулыг эзлэхийн тулд бидэнд хийх ажил маш их байна. Мэдээж бурхантай хамт хийх ажил. Бид нар яагаад энэ зүйлийг ингээ айгүй чухалчлаад байгаа юм бэ гэхээр энэ хүн бүр айгүй нухацтай тоо хэлж байгаа нь Библиэлд 2300 гаруй удаа эд баялаг мөнгө санхүүгийн тухай ишлэл байна гэж байгаа. Өөрөөр хэлбэл Бурхны хаанчлалын тухай мессежүүдийн бусад бүх мессежүүдээс хамгийн их дурдгдсан яг энэ санхүү мөнгөний тухай гинэ. Бүр одоо энэ тоо бидэнд хэлсэн. Бид Библиэлд нэг зүйл дахин давтагдаад байдаг зүйл бол энэ үнэхээр сонсох ёстой, сурах ёстой зүйлээ гэж бид нар мэддэг. Гэхдээ яагаад бид нар санхүү мөнгө эд баялагын тухай ярихлаа? Нэглэж ирэхээр хоошоо яваад идэг юм бол. Мэдээж манай сүмийг ингээ шууд өргөл 11-ийн тухай номлодоггүй та нар мэднэ те. Харцангуй баг ярьдаг. За миний санаж байгаагаар бид нар яг энэ санхүүгийн нухацтай сургалтыг бараг 6-7 жилийн өмнө баха. Хойд Монхор улсын байранд багт одоо сүм үнэхээр ингээд цалингаа тавьж чадахгүй алдагдлалд орох үед яг нэг санхүүгийн сургалт орчихсон. Та нар санаж байна уу? За бараг тэрнээс хойш ер нь айгүй ингээд бараг яриаггүй шах байгаа байхгүй юу? Тэгээд би үнэхээр нэрээ тийм биш дээ. Яа бид нар энийг ярьдгүй бэ? Ярих ёстой юм биш дээ. Бид нар бүр яг энийг бүр хаанчлалын энэ зам дээр бүр үнэхээр хэрэгтэй маш хэрэгтэй энэ сургалт биш дээ. Яаж санхүүгээ удирдах вэ? Хаанчлалын мэрэгэн ухаанаар бид нар яаж удирдуулах вэ? Яаж бид нар эд баялаг ба хаанчлал хоёрт зэрэг үйлчлэхгүй байхыг яаж мэдэх юм? Энэ мэрэгэн ухаан нууцуудыг бид нар мэдэх ёстой байхгүй. Бид нар харъя те Матай 26-24 дээр хэлсэн. За би шууд уншчихъя. Хинч хоёр эзэнт үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зурж нөгөөг нь зэвүүцэн. Та нар бурхан болон эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй. Амен. Бид нар ингээл зогсцсон. Энэс цааш явмаар байхгүй. Энэ гүн нууцууд руу бид нар орох хэрэгтэй. Тийм учраас би энэ газар яг одоо үнэхээр тунгалж байна. Хотын сүм үнэхээр энэ санхүүгийн энэ уулыг эзлэх болно. Хотын сүмд харьяалж байгаа хүн нэг бүр үнэхээр мэдлэг мэрэгэн ухаанаар дутхгүй байх хэрэгтэй. Бид нар үнэнтэй холбоотой сургалтуудыг үнэхээр хийх болно гэж үнэхээр тунгалж байна. Энэ нь би бүх юмыг мэддэг болцсон, гэгэрцэн эсвэл бүгдийг ингээд ойлгоцсон гэсэндээ биш. Би ч гэсэн ойлгоогүй суралцаал явж байгаа. Гэхдээ бидэнд үнэхээр яг харуулж байна. Бид нар үнэхээр барьж авах болно, хамтдаа энийг судлах болно, ухах болно. Энэ мэрэгэн ухаануудыг бид нар үнэхээр тайлах болно. Бид нар амьдрал ажил дээр, практик дээр бүр хэрэглэж, бүр өөрсдөө бүр үнэхээр энэ дээр босч ирэх болно. Би үнэхээр энийг тэр загварыг муурт байхдаа үнэхээр энэ загварыг л үнэхээр харж илаа. Бидний олон удаа бодож ирсэн одоо тий Бурхны хаанчлалын тухай, ялангуяа санхүүгийн талаар энэ мөнгө эд баялагын тухай бодолтой яг гаццсан байсан зүйл юм а тэнд үнэхээр тайлшин ярьж ирсэн. Тэр хүн бүр ингээ бүр ишлэлтэй, загвартай бүр ингээ харуулад ярьж байгаа. Yes, amen. Энэ шүү дээ би үнэхээр нэрээстэй 2 гар 2 үлээ өргөж илаа нэрэ. Тийм учраас энэ цаг нь иржээ. Бид нар үнэхээр цөмлөх ёстой нэг талбар маань. Хэдүүлээ ерөөс айхгүй одоо. Бид нар мөнгө санхүүхээр л нэг айгаал ичээл эсвэл өөр ширтээ эсвэл тэгсэн штэ өө яана би 11 өгөөг штэ өө тэгээд энэ бүхэн зүгээр хоосон мэдлэггүй хоосон хууралт. Бид нар энэ хууралтаас үнэхээр гарч ирэх хэрэгтэй. Хуурагдсан мэдлэггүй эсвэл эргэлцсэн дотор чинь яавал бидрийг байлгах маш сонирхолтой. Яагаад гэвэл хаанч тэлэхгүй тул нэг ч гэсэн хүнийг барьж авахын тулд тэр төөрөлд үсэн мессеж хідээлээ. Тэр үнэхээр хүчгүй бол одоо бид нар тэгдэш ялцсан Есүс Христ ялцсан үнэхээр түүнийг үнэхээр өстой ямар ч хүчгүй болгоцсон гэсэн мөртлөө тэр мессеж хідээлээ. Бид нар тэр хүчгүй нэгний мессежинд хуурдахтаа болох хэрэгтэй байна одоо. Энэ үнэхээр бидний нэг хаталж гарч эзэлж явах маш том уул байна. Бид нар 7 уулыг ярьдаг те 7 уулыг эзлэх хэрэгтэй тий. Бидний үнэхээр талбар мөн.
Гэхдээ би одоо хаана ногоон болгоо 7 уулан дотор байгаа юм болов байхгүй болов бэлдэн юм болов орой дээр гарсан юм уу гүү мүү гэд ингээл нэг юм хүний хэрэг харсан асуултууд бид нар өөрсдөө ч зовоно. Бид нар сүнс дотор ариун сүнс дотор бид нар байхад бидэрт илчилж харуулдаг байгаа. Тэрнээс нэг хүний хэрэг бити хараарай. Хүний хэрэг харуул та бүдрэн шүү. Маш амархан бүдрэн. Зүгээр ганц зүгээр дэлхийн нэг асуултанд та шууд бүдрээд би чи юу ч болоогүй маань гээл урчин. Тийм учраас бид нар сүнс дотор бидний одоо 2025 оны та нар санаж байгаа бол иш үзүүлэх гэж бидэрт өгөгдсөн. Эфес 3-20-21 дээр байдаг те. Бидний дотор оршдог түүний хүчээр бид нэр юмыг харах хэрэгтэй гэдэг. Бүр яг энэ ишлийг би бүр та нар дахиж уншаасаа. Энэ 25-ны иш үзүүлэх дээр чи бүр хайгуу тодорхой. Түүний тэр биднэрт өгсөн хүчийнхэн дагуу бид нар юмыг харахгүй бол юмыг үйлдэхгүй бол юу болох вэ гэдэг нь тодорхой болчиход байгаа. Тэгээ бид нар яг энэ сургалт яагаад явах гээд байгаа юм бэ гэхээр нэрээ бид нар энэ сургалтууд яг санхүүгийн мэрэгжлийн эсвэл нэг мэдлэг олгох энэ мөнгөтэй яаж харилцах уу, энэ яаж санхүүгөө удирдах уу, яаж тийм цус алдалтаа зогсоох уу гэдэг энэ сургалтыг бид нар заахгүй бол хинээс сурах уу? Дэлхийгээс л сурна штэ. Тийм байгаа үстэй. Яг энэ санхүү та нарт өдөр тутам тулгарч байгаа штэ. Тэнгууд сүм бид нар ингээд стратегийн тэр хүмүүстэй юмаа зааж өгөхгүй бол дэлхийгээс л сурна. Фэйсбүүкээс сурна. Сошиалоос сурна. Эсвэл нэг тандаггүй итгэдэггүй ах トゥ угаасаа сурна. Энэ гэдэг юм, энэ ингэдэг юм. Эсвэл нэг найзаасаа сурна. Энэ санхүү ингэдэг юм. Энэ крипто байлаач ингэдэг юм уу? Дандаа нөгөө нэг их сурвалж нь яаж нэхэр бид нар бурхнаасаа ууж чадахгүй болчихж байгаа. Яг дэлхийгээс сураад байгаа. Тэгсэн мөрт ийшээ хараад бурхан минь гэдэг ийшээ харахаараа дандаа буруу шийдвэр гаргадаг. Дандаа буруу эдрэтэ асуудалтай одоо санхүүгийн зүйлсд оролцдог. За дараагийнх нэг зүйл нь бид нар Март яг тэр санхүүгийн хэсэгтээ ярьж хахад цус алдалтын тухай маш тодорхой ярьсан. Өр зээл төлж чадхааргүй хэмжээний өр тавих нь бол та санхүүгээр маш том цус алдаж байна л гэсэн. Энийг бол бүр маш тодорхой ярьсан те явсан хүмүүс сайн санаж байгаа. Тэгээ энэ өр зээлийн тухай бүр яг үнэхээр яг миний сэтгэлийг бүр үнэхээр шаналгаж исэн юм юу гэхээр бид нар яалтчгүй явж байгаа л нөгөө дэлхийн зааварчилгаа юм бөөмөд ямар нэг юмар явж байгаа л өрөнд орчдөг. Гэхдээ бүр нэг яаваа гэмээр явж байгаа л өрөнд орчод идэг. Бүр энэ нэг хараалч юм шиг бүр нэг юм сонио. Бүр өр тавих хүсэхгүй байгаа шүү дээ хүн. Тийм биз дээ та нар өрөнд орох хүсдэггүй үстэй. Хийж хүсэхгүй шүү дээ. Гэхдээ яагаад өрөнд ороод идэх юм? Тэр энэний нууцыг тайлах хэрэгтэй. Бид үнэхээр хаанчлын ялагдчихгүй эзэнтэй. Бүр ялаад гараад ирсэн эзэнтэй. Одоо бид нар ялах хэрэгтэй. Бүр үнэхээр энийг эзэлж явах хэрэгтэй. Энэ уулан дээр бид нар байхаар бүр дуудагдсан. Тэм учраас энэ дээр бид нар зоригтой алхам хийх хэрэгтэй. Бүр зоригтой бүр энэ дээр суух хэрэгтэй. Бүр зоригтой энийг бүр цөмлөх хэрэгтэй байна. Энэ өрзөөл гэдэг энэ үнэхээр биднийг бүр туйлдуулж байгаа, цус алдуулж байгаа энэ талбар дээр бид нар лав энд бүр дахиж энэ дотор хуурдагдмаар байна. Би үнэхээр ингээд тэрний буруу зэний зүгхээс илүүтэй бид нар хуурдагдмаар. Би ч гэсэн өөртөө тий би энд гарч ирэх гээл энэ яриагаа бэлтжих орно. Намайг маш их буруудах гэсэн. Чи ч гэсэн өөртөө өстэй чи гэж ярих гээд байгаа. Яагаад ярих гээд байгаа юм? Маш их дуу хоолой орж ирсэн. Гэхдээ би яг одоо би өөдөөс нь хэлье. Би яг одоо тунхаглаж байна. Есүс Христийн нэрээр би одоо энэ өрийг цэгцлэг болно. Амен. Бүгдээрээ дахиад хэлье. Эзэн Есүс Христийн нэрээр бид өр зээлийг шийдэх болно. Бид өрнөөс гарах болно. Яаж гэдгийг бурхан бидэнд зааж өгөх болно. Амен. Есүсийн нэрээр амен. Үнэхээр би итгэлтэй. Үнэхээр хотын сүм энд одоо бид нар бүх сүмүүдийнхаа загвар сүм болж дуудагдсан. Тийм учраас бид нар өөрсдөө өргүү байхаас эхэлнэ. Үнэхээр тэгжээж бид нар хүмүүсийн өмнө гарч үнэхээр тэр зүйлсийг ярих болно. Бид нар загвар нь үлгэр загвар нь байх болно. Амен. Би үнэхээр баяртай. Яагаад гэвэл ирж яваа цаг маань бидэнд үнэхээр энийг туулахад бүр хөнгөн амархан байх болно. Амен.
Бид тэгээд яагаад одоо яг ингээд харсан чинь Бурханд итгэл яг энэ 6:24 Матай 6:24 дээр Бурханд итгэл ба эд баялаг. Эд баялаг бүр бидний бүр амар дайсан бол таарч байгаа юм. Одоо бүр итгэлийн амьдралыг бүр амар том өрсөлдөгч юм шиг, дайсан юм шиг. Бид нар тэгтээ энэний учрыг бүр олохгүй л бол явахгүй болчиход байгаа юм. Бид нар айхсгүй байхгүй юу? Айж эсвэл имэж эсвэл яана гэж ягаал ингээл мөнгөө зарцуулдаг те. Эсвэл яана гэд мэдгүй бүр нэг юм хүлээцсэн юм шиг ийм байх цаг дууссан. Бид нар өржил авна гэдэг чинь бүр яг энэ лим паста бүр амар эс. Та нар өржил авна гэдэг чинь Вавилоны системийг та нар түлшээр хангаж ийн гэсэн үг гэж байгаа юм. Өржил гэдэг чинь юу юм бэ гэсэн чинь та нарын хүсэл шунал шууд тэгэлцсэн. Та нар хүсэл шунал дээрээс автаж л өрөнд ордог. Бидний хүсэл шуналаа бас ойлгох хэрэгтэй. Юу нь бидний хүсэл, юу нь бидний хэрэгцээ. Юу нь миний бүр хитэрсэн шунал юм. Вау, энэ бүр намайг бүр ингээд эндээс гогдсон. Бид нар энд ялахгүй ямар олон жил явчихваа. Нэр ямар олон жил явчихваа. Зүгээр л нэг банкны тэ утсан дээр орж ирдэг аппликейшны зээл мэйл. Амар амархан шүү. Юу гэдэг яс. Яа, Вавилонст ямар балиар зөв ажиллаж байна. Бидрийг бүр ингээд хүсэл шунал хоёрын минь ялахгүй, хэрэгцээг минь ялахгүй болтол ингээл өстө нэр бараг л худалч зүгээр хаа одоо та нар анзаараарай. Бүх электрон барааны дэлгүүрүүд хажуудаа банк ус центр үлээ зээлийн юутай. Ямар ч юу хэрэггүй та иргэний өмнөхөө өгөөд шууд энэ бараг ав. Бүр амар ажиллаж байгаа байхгүй тийм. Бүр өстө тэгээд бид нар бол өстө гоё зургаттай бол юм болъё. Тийм л дээ. Тэгээд тэр хэрэглээ бол байгаа. Гэхдээ бид нар ялах хэвээр. Юуг ялах юм бэ гэдгийг үнэхээр энэ дээр суумаар. Гэхдээ би энийг огт үржил ав бити аав мав гэж байгаа биш. Энэ бид нар ухаалаг хандахгүй бол алуулаад байна энэний ард. Тэр Вавилоны системийг бид нар өөрсдөө дэмжиж суугаад байна. Юу Вавилоны системийг бүр санхүүгийн эрхчлөөнд гараад бүр хаанчлах битий бүр өөрөө дэмжигч нь болчиход байгаа байхгүй. Бурхан биднийг ингэж цус алдаач гэж үнэхээр хүсээгүй л байхгүй. Одоо бид нар сэрэх цаг болцсон. Одоо сэрэх цаг болсон. Тийм учраас энэ үржил бол Дэглим пастор шууд илжил. Энэ бол одоо цагийн уйман өвчиг гэж хэлсэн. Вау, энэ нэрээ алаа хэлсэн. Та нар уйман өвчиг мэдэн штэ. Мэдэн те. Хинтээж уулзч болохгүй ингээл тусгаарлагдал те. Зүгээр үхэлэл байгаа байхгүй тэр хүний үед. Өөр ямар ч ирээд байхгүй. Тэгээд зүгээр тэр дор өгчихгүй штэ. Өчнөө сар жилээр тарчилж байгаа штэ. Яг өртөө адилхан байгаа штэ. Та нар өөрөө аваад төлөх гэж яаж зовдөг вүлээ. Гэх мэтлээ. Тийм учраас бид нар үнэхээр нэрээ сэрэх цаг болж энэ дээр энэ талбар бол би бол нэрээ үнэхээр энэний бүр эсрэг зогсмоор хамтдаа зогсмоор ах дүүсээ бид нар энд хамтдаа явна шүү. Хэн нэг нь ингээл эсвэл чи урдаа би хойно чи их өртөө би баг өртөө тийм биш. Яг тэгвэл бид нар хаанч бидэрт өгсөн болохоос хэн нэгэнд нь хувь хүнд өгөөгүй биднийх баггүй хамтын. Тийм учраас би хамтдаа босмоор. Бид нар хүсэл хэрэгцээ хоёроо үнэхээр мэддэг болмоор. Бүр ялгадаг болмоор. Үнэхээр түүний үнэхээр хурц үгийн дагуу сүнсэгээ сэтгэлийг ялгадаг гэдэг шиг бид нар яг энийг ялгаж сурмаар. Энэ үнэхээр хэрэгтэй. Дараагийн нэг юм мэдээж санхүүгээс үнэхээр энэ том ойлголт бид нар өргөөдөө л гэдэг. Гэхдээ бид нар нерв бай сургалчаад бас бид нар бас ярьдаг л байсан. Тэгээ нерв байх тухай бас ойлголттой. Санхүүгийн тэр мэдлгүүдийг бүр хурцаар бүр ингээд бүр хоорондоо бүр бие биендээ харилцагтай хүртэл бүр хуваалцдаг болох хэрэгтэй. Бүр ямар их ажил бидэнд урд байна вэ? Би өнөөдрийг хүртэл би муу байсан гэхгүй шүү. Бид нар үнэхээр сүмийн хувьд бас сайн байгаа. Тэ? Гэхдээ хэдэн хүн өргөлөө 11-ийг тогтмол өргөдгийг та нар өөрсдөө мэднэ. Бурхан минь үнэхээр та ариун сүнс та сануулаараа энэ хүмүүст. Энэ нь хин нэгний хүчлэхгүй шүү. Та яг Бурханы өмнө суугаач яа л гэж хэлж байгаа. Тэрнээс биш би чи өргөдгөө тухай бирүүс ярмаар байна. Яагаад гэвэл энэ Бурханы өөрийнх нь эрх мэдлийн асуудал. Энд би ярьдаг асуудал биш. Би бол харин яах гэж юм хэр бид нар хамтдаа урагшлах юм байна.
Та өргөл 11 өргөж сураагүйгээсээ болоод энэ бүх санхүүгийн мэдлэгээс хоцрох гээд байна. Бид нар нэг хамтдаа нэг юм давах гэдэг нь шүү дээ. Энэнд хамгийн том гай болдог юм үхээр бүх юм Бурхны гэдгийг ойлгохгүй явах. Дээр нь энэ өргөл 11-ийн учрыг олохгүй, өргөлдөг өгдөг энэ санхүүгийн зарчмыг ойлгохгүй байдал. Энэ зүйлсээсээ болоод бид нар бүр ингээд уршаа явахаа бүр ингээд зогсчод байгаа байхгүй. Бүр ингээд уршаа явж чадхаа байсан. Та одоо анзаараа. Өргөд байгаа мөртлөө 11 өгöd байгаа мөртлөө та уршлахгүй байгаагаа ойлгох хэрэгтэй байхгүй. Энэ юу болчих вэ? Бид нар бол өмнө өргөдөө л гэдэг идвэс. Гэтэл энэ чи цаана нь дахиад дунд нь яг диавол нөгөө Вавилоны мэхлэлүүд яваад байгаа. Бидрийг бүр ингээд нэг савнд ус ирэхлээр доотлол нь ингээд цоорхоо юм шиг. Яроолгүй усаал. Бид нар мөнгө олоод идэггүй олдог тий. Гэхдээ зарцуултны яач. Вирус энийг бид боддгоо. Зарцуултан дээр дандаа алддаг. Гэх мэтлээ. Ингээ юмнууд бүр бидрийг маш их одоо яг нөгөө цус алдсан эмхтэй шиг бүр ямар ч хүчгүй болгож байгаа байхгүй. Цус алдахаар ер нь яадгийг та нар ер нь зүгээр физикийг ингээ цус алдж ирсэн хүмүүс мэдэх бах тий. Би хизээ хэлээд хүүхд байхдаа нэг шилэн дээр ингээ хөлөө цусээд нэг удаа ингээ цус яг гоож үлдсэн. Яг тэрийг одоо боож аргамж авахаас өмнө нэг хэсэг хугацаа өнгөрөхөд би бүр яг эхлээд яг тэр цус алдчих яг үедээ хүн хойд мэдтгүй юм биш. Ингээ зүссэн ээ. Тэгсэн хугацаанд тэр нойтон өргөө явцсан. Ингээ гоё ингээл хүү энэ яач вэ гэл. Тэг ингээ харсан чинь ингээ өмдөн дотор ингээ зурцсан ингээ зүссэн байсан юм билээ л дээ. Тэгэл хүн хараад тэрийг харангуудаа шууд сэтгэлээр очдөг л. Гэл ингээл бүр ямар ч хүчгүй болоод тэг бүр ингээд хөдөлгөөн хийх нь уул тэрийг хараагүй байхдаа мэдхгүй явуулсан байхгүй. Мэдхгүй ингээд ингээ алхаад яваад. Тэгээд харцсан чинь байхгүй. Тэгэл бүр тэг аргамжаа аваад тэр ингээд одоо ээж мэж маань одоо бодвол тэр үед боож өгсөн бахал та. Тэгээд би яг тэрийг ингээд төсөөлөхлөөр яг бид нар тийм байгаа байхгүй. Зарим нь бид нар ингээд те зүсэлц цус алж байгаа гэж мэдхгүй яваад байгаа байхгүй. Хөө болчих зүгээр байна. Тэгээ нойтон өргөд мэдрээд хүү игээд ингэ сандраад харахад одоо бид нар тэр зийг харж мэдэх хэрэгтэй ш. Хаан цус алсан яаж мэдэх хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Хөлөнд юм уу, гаранд юм уу, хуруунд юм уу бөө мэд. Тэгэхээр эхлээд бид нар үнэхээр хаана байгаа хаанаас цус алдаад байгааг мэдэх хэрэгтэй. Энэ Лимбастер ярьж байгаагаар ерөөсөө үр зээл бол ерөөсөө хамгийн ихний цус алдалтын нэг шинж. За ингээ аюу олон юмнууд яригдах бах. Тэгээ бид нар энэ дээр өнөхөр чимээх хэрэгтэй. Бид нар энэ дээр босч ирэх хэрэгтэй. Бид нар энэ дээр бүр өр зээл гэдгийг бүр учрыг нь олж тавих хэрэгтэй. Үнэхээр тэр ойлголт мэрэгэн ухаан дээр гарч ирэх хэрэгтэй. Тэгэхээр та нарыг өнөхөр уриалж чинь. Үнэхээр бид нар энэ зүгээр энэ санхүүгийн уулан дээр зүгээр гүйж яваад очихгүй шүү. Бурхан бидрийг үйл явцаар дамжуулдаг, тий? Үйл явцаар дагуулдаг, явуулдаг, оруулдаг. Йосефийг зүгээр нэг тийм фараоны очиод авчаагүй. Ямар их юмар туулуусыг та нар мэднэ. Зүгээр байж гад гүтгэгдсэн, тий? Тэгээд одоо шоронд орж бүр хамаг байдаг те бүх юм алдсан тэр хүнд юу ч байхгүй болсон. Тэнд ганцхан бурхан найдвараас өөрөө баг үлдээгүй хаа. Одоо та нар эргээд бодтоо. Бүх юм түүнийх болсон үед тэр эд баялагын бүр эрх мэдэл дээр гарч ирсэн шүү. Энэ их зөв дараалал бид нар бас ойлгох ёстой. Би яагаад түрүүнээс 100% бүх юм танд байгаа өгөгч бүх юм бурхныхаа гэж хэлээд байгаа юм бэ гэхээр энийг ойлгохгүйгээр та нар шууд Йосеф шиг эрх мэдэл дээр нь очно гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь үйл явцаар явна бид нар. Бүх юм түүнийх гэдгийг бүр хүлээн зөвшөөрч суртлаа бид нар энэгээр явна. Бүх юм түүнийх. Тийм учраас бид нар уул бол тэр Йосеф түүхийг уушаа гоё те. Хаста нэрээ эрх мэдэлд очиод яастаа яа гэл. Фараоны хажууд очиод яа гэл бид нар ингээд тэр талыг бодох аюул дуртай. Гэхдээ тэрний төлөөсийг бид нар ерөөсөө бодохгүй байхгүй. Бодох хэрэгтэй болчиход байна. Тийм учраас биднэрт энэ санхүүгийн уул гэдэг маш том эзлэх ёстой, төлөөс төлөх ёстой, ойлгох ёстой, хүлээж авах ёстой, хэрэгжүүлэх ёстой, бүр ёстой зогсоох юмыг зогсоох чадах ёстой, шунал хэрэгцээгээ ялгаж сурах ёстой маш том ажил байна. Би ингэж харж байна. Гэтэ би энд ерөөсөө урам хуурахгүй. Яа тэгвэл тэнд
бидэнтэй яг адилхан Исаакийн маань сүмүүд бүр босч ирээд гарч ирээд уулаа эзэлсэн загвараа харуулж байна бидэрт. Тийм учраас бид нар үнэхээр тэр загварыг бүр шуналтайгаар ууж хүлээж авч энд бүр нутагшуулмаар байна. Энэ сүм бид нар хизээж хаанч л урагшлсан байхын тулд бид нар ямар нэгэн санхүүгээр гацсмаарг байна. Тийм учраас энэ санхүүг бид нар үнэхээр хүний хэрэг хийхгүй дахиад бити бод. Би хүний хэрэг хизээж хийхгүй зүйлс واخгүй юм чи. Бурхны хаанчлын өөрийнх нь тэр хүч нэгүсийн дор хийгддэг ажил. Тийм учраас бид нар дуулууртай байна уу юу дээрээ. Бид нар шуналтай шуналгүй байна уу дээрээ л эргэж өөрлөгөө өнгөх цаг болчиход байгаа байхгүй. Ариун сүнс бид нар лөө ерөөсөө юм ярихад л дандаа л өөрийг минь харуулад байдаг. Юм ярьлаа тэнд юм ярихад л намайг өөрийг минь харуулдаг. Би хүнийг ярихаас илүү намайг харуулдаг. Гэхдээ үнэхээр тэр миний дотор ажиллаж байгаа учраас намайг сэргийхийгээ тэр мэднэ. Бүр үнэхээр босгодог учраас би үнэхээр найдаж байна. Яг тэгвэл тэр намайг эргэж сэргээж босгодгүй бол би юу гэж ийд гарч ирэх юм бэ? Тийм учраас түүнд найдаж байна. Тэр үнэхээр чадна. Тэр үнэхээр биднийг энэ одоо юмсаар маань туулуулах гэдэг. Бид нар тэр төлөөсийг төлмөр байна. Би бүр яг одоо үнэхээр тунхалмаар. Бүгдээрээ босоодгүй. Бурхан минь ээ. Би үнэхээр энэ зүйлсийг барьж авч байна. Би энэ санхүүгийн мөнгө эд баялагын тухай энэ ойлголтуудыг үнэхээр танаас өгсөн илчлэлтийн дагуу цэгцлэмээр байна. Би үнэхээр ойлгож хүлээж авмаар байна. Би үнэхээр миний дотор байгаа тэр зүрх сэтгэлийн буруу хандлага, буруу юмс, буруу шунал, буруу янз бүрийн зүйлс байгаа бол та илчилж харуулж цэвэрлэх болтгоо аваа. Ариун сүнсээ та үнэхээр намайг эзлээч, та намайг үнэхээр дүүргэж, та үнэхээр намайг энэ таталж гарах, эзэлж явах ёстой. Энэ уулан дээр минь та гаргаж ирэх болтугай. Та үнэхээр хэрэгтэй зааварчилгаа, хэрэгтэй мэрэгэн ухаанууд, ариун сүнсний та зааварч зөвлөмжийг үнэхээр би яг одоо Есүс дээр гуйж байна. Би үнэхээр хүлээж авах, үнэхээр хүсэж байна аваа. Тийм ээ аваа. Халелуя! Yes! Халелуя! Бурханэ та үнэхээр бидэнд харуулах болтугай. Та бидэнд үнэхээр дагуулж явах тэр гайхалтай тэр дуулуурыг та бидэнд өгөөч. Бид үнэхээр таныг хараад, танд итгээд, таны дагуу өдөртөвчийн дагуу урагшаа алхмаар байна. Та үнэхээр биднийг чиглүүлэх болтугай. Та биднийг үнэхээр сургах болтугай. Та биднийг үнэхээр мэрэгэн ухаанаараа хангах болтугай. Та үнэхээр бидэнд үнэхээр хэрэгтэй бүх хангамж, үе таалах боломж нөөцийг та бидэнд асгах болтугай аваа. Танаас таны гайхалтай хүү мөнхийн тахилч Есүс Христийн нэрээр үнэхээр гуйн залбирч байна. Амен. Халелуя. Тэр бол алдрын эзэн, бүгдээ алга ташцгаая. Та бол бидний бурхан, та бол бидний алдар, та бол бидний хүч чадал, та бол бидний бүхэл зүйл, та бол бидний амьдрал дах бидний бүхэл зүйл хэмээн тунгалцгаая. Түүнд алга ташцгаая. Бурхан алдарших болтугай. Есүсийн нэрээр. Амен. Түрүүн бид нар тунгалсан эхэнд үг байдаг гэдэг шиг эхэнд үг байсан, үг нь бурхантай хамт байсан ба үг нь бурхан байсан. Тэр эхэнд бурхантай хамт байсан. Бүх юм түүгээр бий болсон юмгүйгээр түүнгүүгээр бий болсон юм нэгч байхгүй. Тэр бол үг, тэр бол хүч чадал, тэр бол бидний эдгэрэл, бидний чөлөөлөл, бидний амар тайван, бидний бүхэл зүйлс гэдээ бүгдээрээ тунгалцгаая. Бурханд алгадaltaшилтыг өргөцгөөе. Халелуя. Бүгдээрээ амаа нээцгээе. Тэрмэнд дэсмха. Өнөөдөр үнэхээр юр бусын өдөр байна. Яагаад гэхээр Бурхны амьд орших энэ газар үнэхээр дүүрэн байна. Би орж ирээд л яг тэр оршихыг мэдэрсэн. Тэр өөрөө энд бүр амьд оршин байна. Түүний оршихыг биднийг үнэхээр нэвт харж байна. Хүнийг их бүх зүйлсээс мань бид нарыг үнэхээр цэвэрлж байна. Эцсийн цаг үед, эцсийн мөчид амьдарч байгаа бидний энэ цаг үеийн онцлог гэж бас нэг юм байна. Тэр юу вэ гэхээр бид нар хамтдаа юмыг туулдаг. Хин нэг нь онцгойлсон тийм хүн гэж энд хизээч гарч ирэхгүй. Яагаад гэхээр эцэг өөрөө алдарших тэр цаг үе байгаа байхгүй. Хин нэгэн хүн биш. Эцэг алдаршдаг. Түүний ариун сүнсээр хөтлүүлж, ариун сүнсний дагуух тэр ажлыг үнэхээр хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүс л энэ ажиллагаанд оролцож байгаа байхгүй юу? Ариун сүнсний юр бусын хүчгүйгээр бид юу ч хийж чадахгүй юм аа. Тэгээд
Өнөөдөр би өмнө хэдэн өдрүүдэд надад ингээд миний оюун санаанд надад өгөгдсөн нэг ишлэл байгаад байсан. Тэр ямар ишлэл байсан бэ гэхлээр Үйлс номын бүгдээрээ харъя. Үйлс номын 1-р бүлэг дээр байгаа. За Үйлс номын 1-ээс нь эхлээд юу ч гэсэн уншицээ. Тэгээд цуглагсад түүнээс эзэн энэ цагтаа Израильд хаанчлыг сэргээх үү гэж асуусан. Тэр тэдэнд эцэг өөрийн эрх мэдлээр тогтооцсон тэр цаг үеийг мэдэх нь та нарын хэрэг биш. Харин ариун сүнс та нарын дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим бүх Юудэ Самар тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэх болно гэв. Энд тэгж байна. Эхлээд та нар хүчийг олно гэж. Ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олно. Иерусалим, Юудэ, бүх Юудэ, Самар тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл та нар намайг гэрчлэх болно. Тэгэд энэ ишлэл намайг үнэхээр барьж авсан. Яагаад энэ намайг ингэ бодог миний зүрх ингэ байнга ингэ уяастай ингэ энийг би ингэ бодохлого нь энэ ишлэг гэхдээ би хаана байдаг вүлээ Мата дээр байдаг вүлээ гэд би ингэ хайгаад уншсаар олог байхгүй. Энэ ч нэр Үйлс номон дээр байдаг штеп. Тэгээд гарч ирсэн. Есүс Христийг гэрчлэх нь итгэгч хүний бүрийн хувь тавилан. Би бол тэгж итгэдэг. Есүс Христийг л гэрчлэн өөр хин нэгнийг биш, өөрийгөө биш. Тэгээ Есүс Христийг гэрчлэн гэдэг чинь хин нэгэн хүний өөрийн чадал мэдлэгээр хийгддэг зүйл биш байгаа байхгүй. Юр бусын хүч ихлэ бидэнд хэрэгтэй. Тэр хүч маань бол хаанаас ирэх вэ? Ариун сүнс. Ариун сүнс ирснээр тэр хүч бидний дотор Есүс Христийг гэрчлэх тэр хүчийг өгдөг байгаа байхгүй. Үүнээс хойш ингэж унших юм бол элчнэр нэг газар цугалсан. Ариун сүнсээр баптизм хүлээж авахыг тэд хүлээж байсан. Тэгээ ариун сүнсний баптизм хүлээж авахгүйгээр тэд цаашаа дараагийнхаа алхмыг хийх ямар ч боломжгүй байсан. Тэр алхмыг тэд хүлээж байсан байна. Ариун сүнсний баптизмыг хүлээж авсны дараа тэр хүчийг авсны дараа Иерусалим бүх Юудэ Самар тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл та нар намайг гэрчлэх болно гэдэг энэ ишлэлийн энэ иш үзүүлэг энэ ишлэлийг тэд гүйцэлдүүлсэн гэсэн үг. Тэгэхээр бидэнд бас Есүс Христийг гэрчилж амьдарч байгаа энэ цаг үед бидэнд бүр илүү Есүс бусын ариун сүнсний хүч үнэхээр хэрэгтэй байна. Бидний өдөр тутмын маань жижигхэн асуудал гэлэхгүй бидний амьдралын бүхэл хэсгүүдэд миний бодож байгаа оюун бодлыг маань зэгцлэхэд хүртэл ариун сүнсний хүч үнэхээр хэрэгтэй байна. Бид хүний дагуу бодож, хүний дагуу ярьж, хүний дагуу алхдаг тэр цаг үе аль хэдийн өнгөрцөн. Яагаад гэвэл бид шинжлэгдсэн шинэ хүмүүс. Бид өөрсдөө бинээ тэгж харах хэрэгтэй байна. Тийм цаг үе биднийг үнэхээр энэ цаг үе маань энэ зам маань биднийг тэгж үнэхээр шаардж байна ах дүүсээ. Тэгэхээр сулд орой байх, би чадахгүй, би чинь хинбэ гэдэг бодлуудаас бид нар үнэхээр салах хэрэгтэй. Бид өөр дээрээ хүн дээрээ биш, бурхан хинбэ гэдэг дээрээ төвлөрөх хэрэгтэй. Тэр ямар сая бид нар дууссан шүү дээ. Тэр амлалтаа сахидаг, тэр хаанчлалуудыг эзэлдэг, тэр гайхамшгуудыг үйлддэг. Тэр бурхан, тэр үйлдэл, тэр чадварыг, тэр хинбэ гэдэгт нь бид үнэхээр итгэх хэрэгтэй байна. Бидний эргэн тойронд байгаа аврагдаагүй ахын дүүс төөрөлцөн итгэгчнэр байгаа. Саяхан сошиалар явсан шүү дээ, тийм үү? Буруу гаж сүмийн нөлөө нийгэмд яаж нөлөөлж байна? Харин бид нэр цэвэр сүүгээр хоололж авал, цэвэр тэр хаанчлалын үгээр хоололж авал бид тэднээс илүү нөлөөтэй байх хэрэгтэй. Бид тэднээс илүү хүчтэй алхах ёстой. Бид тэднээс илүү нэгт байх ёстой. Бидний оюун бодол, бидний ярьж байгаа үг, хэлж байгаа үг, алхаж байгаа алхам маань биднийг үнэхээр энд гаргаж ирэхийг үнэхээр шаардж байна үнэхээр. Бид улам илүү нэгтрах хэрэгтэй. Улам илүү хүчтэй байх хэрэгтэй. Хэлж байгаа үг бүрийг зүрхэндээ, сүнсэндээ хүлээж авч барьж байгуулах цаг ирчээд байна. Тэгээд өнгөрсөн өдрүүд Библийг уншиж байхад Есүс Христ дагалдагч нартайгаа явж байхад нэг сохор хүн байдаг тийм үү? Тэр сохор хүн Есүсийг дууддаг.
Давидын хүү Есүсээ намайг өршөөгөөч гэдэг. Яагаад Давидын хүү гэж дуудсан бол гэж би анх удаа бодсон байхгүй. Өмнө нь тэгж ерөөсө бодож байгаагүй юм бэлээ. Тэгээд яагаад Давидын хүү гэж дуудсан юм бол Бурхны хүү гэж яагаад дуудаагүй юм бол яагаад Давидын хүү гэж энэ сохор хүн Есүс Христийг дуудсан болоо гэсэн чинь Давид болохоор Бурхнаар сонгогдсон хаан байгаа байхгүй. Израилийн төлөө Бурхнаар сонгогдсон тэр хаан өмнө нь Саул гэж хаан байсан. Гэхдээ тэр бол хүмүүсээр сонгогдсон байсан. Бурхан болохоор Давидыг сонгож гаргаж ирсэн байгаа байхгүй. Хаан гэдэг чинь Бурхан хэлсэн чиний удмаас Израилийн хаанчлах хаан гарч ирнэ гэж. Тэгээ хаадын удмаас хаан л төрдөг байгаа байхгүй. Тэгэхээр Есүс Христ хаанчлагаар ирсэн байгаа байхгүй. Тэгээд Давидын хүү Есүсээ Давидын хүү намайг өршөөгөөч. Давидын хүү намайг өршөөгөөч. Тэр хаанчлагаар ирсэн байна гэдгийг тэр хүн мэдээд байна шүү дээ, тий. Тэгэхээр энэ цаг үед үнэхээр бид нарын хаанчлах цаг үе ирсэн байна. Сая бас Муард яваад бид нар сургалтанд суусан маш том зүйлсүүдийг бид нар хүлээж авсан, ойлгосон, хувьдаа хүлээж авсан зүйлсүүд байгаа. Гэтэ энэ цаг үед болохоор яг тухайн үед би юу мэдэрчсэн бэ? Бид нар өсч том болж байгаа цаг үе юм байна. Бид одоо өөрсдөө сүнсний эцгүүдээр тэжээгдэжсэн бол бид өөрсдөө одоо сүнслэг эцгүүд болж төрж гарах тэр цаг үе ирсэн байна. Тийм учраас бид өөрсдийгөө тийм төвшөнд Бурхан биднийг хараач гэд хэлээд байгаа байхгүй. Хэдий бол бид нар одоо ингээл угжлах байх юм бэ. Тийм цаг үе өнгөрчөөд байна. Бид одоо өөрсдөө сүнслэг хүүхдүүдийг өсч бойжуулах, өөрсдийнхөө хүүхдүүдийг өөрсдийнхөө энэ замаар алхахад нь туслах тэр цаг үе ирчээд байна. Тэгэхээр та нар одооноос эхлээд би та нарыг үнэхээр ятгаж байна. Та нар бол сүнслэг эцгүүд шүү. Өөрсдийгөө тэгж бие авч яв, тэгж амьдар, тэгж яар. Амен. Тэгээд Үйлс номон дээр цаашаа ингээд унших юм бол дагалдагч нарын тухайн үедээ гаргаж байгаа шийдвэр болгон дээр ариун сүнс тэднийг хөтлөн дагуулсаар байгаа. Юр бусын тэр гайхамшгууд хаанаас эхлүүлтэй? Түр мөнө ах хэлсэж бүх зүйл Бурханаас. Бидэнд өгөгдсөн бүх зүйл Бурханаас гэдгийг хүлээн зөвшөөрөхөд бид ингээд 11 хүү болох уу? Нөгөө нэг бас нэг улиг болсон нэг яриач татврын өмнөх үд өнгөрөө, татврын дараахт өнгөрөө гэдэг яриа байхгүй бол ингээд боддоо. Үнэхээр би юу гэж Бурханыг харж итгэдэггүй тэрнээсээ л өгнө гэсэн үг байхгүй. Бурхан миний хувьд хэр үн цэнтэй. Тэр миний хувьд хин. Миний амьдралын бүх их болог ундраг юм бол би түүнээс юугаа харамлах юм? Тэр миний намайг амьд байхыг зөвшөөрөөд те намайг ингээд бүр өөрийнхөө хаанчлалын нэг хэсэг байхыг зөвшөөрчөөд те өөрийнхөө хүүг өгчөөд байхад би түүнээс юу харамлах юм бэ? Би юугаа харамлж зүрхэлэх юм бэ гэсэн тийм эмээц төрж байгаа байхгүй. Тийм учраас бидний дотроос тэр бүр ариун сүнсний хүчтэй ятгалаг гарч ирэх байх. Тэгэхээр биднийг улам илүү дараагийн төвшөнд биднийг үнэхээр аваачиж байна. Өнөөдөр бид нар энэ хаалгаар орж ирснээр буцаага тэр л нэгэн болоод буцаа гарах ёсгүй байхгүй. Бид цаг мөч бүхэн түүний Христийн оюун бодолтой, Христийн дүр төрхтэй болж өөрчлөгдөж байгаа гэдэгтээ бид бүрэн итгэх ёстой. Итгэдэггүй хүмүүс биднийг хин гэж дууддаг. Иесуст итгэгч нар гэж дууддаг шүү дээ. Тэ? Бид тэр итгэлийг бид үнэхээр амьд харуулах хэрэгтэй байна. Бидний эргэн тойронд байгаа бүх хүмүүст бид өөрсдийгөө Христийнхан гэдгийг яаж харуулах вэ? Бидний итгэл, бидний амьдралын хэв маяг, бидний амьдралын үнцийн хаана байдیں۔ Бид хаанаас тэр ундаалтыг миний амьдарч байгаа өнөөдрийн энэ гаргаж байгаа шийдвэрүүд тий юр бусын гаргаж байгаа шийдвэрүүд тэр яаж ингэж зүв байгаад байдیں۔ Тэрийг минь биднийг харах байхгүй. Тэндээс биднийг би биений хайрлаж байгааг минь хараад энэ чи Бурхны хүүхдүүд юм байна.
Энэ үнэхээр Бурханд байдаг юм байна. Бурханы хүүхдүүд юм байна гэдгийг хараад танина гэж байгаа шүү дээ. Тэгэхээр үнэхээр ямар ч цаг үед бид амьдарч яж байна. Есүс Христтэй хамт байсан тэр цаг үед ч тэр одоо ч тэр ариун сүнс яг л адилхан хүчээр яг л адилхан тэр эрх мэдлэр энэ газар дэлхий дээр ажиллаж байна. Тэгээд хотын сүмд үнэхээр юр босын ариун сүнсний тэр бэлэг авьяасууд үнэхээр гарч ирэх хэрэгтэй. Тэр дуу хоолойнууд, эдгэх бэлэг авьяаснууд, заах багш нар хэрэгтэй байна. Иш үзүүлэгчид хэрэгтэй байна. Бусдыг манлайлах тэр манлайлагч нар биднэрт бас хэрэгтэй байна. Ариун сүнс бүгдийг нь удирдах гаргаж ирнэ. Бидэнд өгөгдсөн өмнө нь сургалтын дээр бас хэлжсэн тийм үү. Бурхан та нарын дотор хийсэн зүйлсүүд та нар өдөөж гаргаж ирээч. Яагаад хав дараад байгаа юм бэ? Гаргаж ир. Тэрийг урсал, тэгээд тэрийг урсаг. Тэрнгээр чинь энэ хот сэргээгдэн, энэ хот бүр энэ улс үндэстэн, энэ улсын одоо хурлын гишүүд одоо энэ дотор ч одоо бөөл бужигнан болж байгаа шүү дээ. Тэр бүх зүйлс хаанаас эмх цэгцэн тогтоох юм? Энэ сүмээс. Сүм дотор эмх цэгц, сүм дотор тэр манлайлал бий болж ээж, энэ сүмийн гишүүд бид өөрсдөө ялж ээж тэр газарт нөлөөлнө. Түрүү мөнө хэлсэн тийм үү? Бид нар өөрөө ялсны дараа тэр хүмүүст очино. Яг тийм би өнд бас итгэдэг. Би өөрийнхөө амьдрал дээр ялаагүй зүйлээ хин нэгэнд очиод яриул тэр зүгээр хоосон үг. Ямар ч биелүүлэх хүчгүй, нөлөөгүй, эрх мэдлгүй зүгээр л нэг хоосон үг болж байгаа байхгүй. Тийм учраас бид өөрсдөөсөө эхлэе хотын сүмийнхэн. Бид энэ улс үндэстэн цэцгэлсэн, хөгжсөн ирээдүг бид тунхаглахын тулд бид өөрсдөө эхлээд тийм болох хэрэгтэй. Хаа байгаа газар хөгжих хэрэгтэй. Суралцах хэрэгтэй. Нийгмээс суралцах зүйлсүүд бас ба. Бид боловсрол эзэмших хэрэгтэй. Хүүхдүүдэд хаанчлалын боловсролыг бид бас олгох хэрэгтэй. Хаанчлалын хүмүүжлийг бид олгож ээж дараагийн үе маань гарч ирж тэр бас дараагийн шатны тэр суурьуд дээр одоо очиж штэ хаанчлалын одоо тэр том уулууд дээр очихын тулд бид нэр суурьуудыг тавьж байна. Бидний үр хүүхдүүд очиж тэнд хаанчлал. Бид нар хаанчлахгүй байж болно. Гэхдээ бидний үр хүүхдүүд тэнд хаанчлах ёстой байхгүй. Давид Бурхны өргөөг барихыг хүссэн. Гэхдээ тэр бүх материалыг бэлдэж өгсөн. Харин Соломон болохоор тэр өргөөг барьсан, эзний өргөөг. Тэгэхээр бид нар тэгэж харах хэрэгтэй байна. Бид одоогийн нийгэмд болж байгаа үйл явцуудыг хараад, гансраад, гіврээд одоо ингээд гадагшаа явахын сан гэсэн хүсэл байгаа те залуучууд ихэвчлэн тийм болсон. Гэхдээ миний нүдээр Монгол бол маш их цэцэглэн хөгжих, маш их үр өгөөчтэй, тийм шимт хичээлтэй, тийм үржил шимтэй газар мөн шүү. Монгол бол. Амен. Тэгэхээр яг ийм нүдээр бүгдэр нэг л яг ийм нүдээр бүгдэр харцгаая. Түүний тулд бид нар өдөр бүр Бурхны үгээр ундаалдаг байх хэрэгтэй. Өдөр бүр би саяхан нөгөө нэг савдаастар нөгөө нэг юу явуулсан штэ. Библи судлал тэндээс би бас авч үзсэн. Олсон нэг олц маань юу байсан бэ гэхлээр Израильчууд 40 жил цөлөөр явж байхдаа тэд манна иддэг байсан тийм үү? Тэнгэрийн хоол иддэг байсан. Өмнө нь хинч идээгүй, хойшид хинч бас идээгүй. Тийм хоолоор тэр хооллдог байсан. Тэр манна тухайн өдөртөө л идэж дуусгах ёстой. Хадгалаа дараа нь мэднэ гэсэн ямар ч ойлголт байхгүй. Маргаашийн хоолыг нь Бурхан дахиад өглөө нь бий болгоцсон байдаг гэсэн. Юр бусын хоол. Тэгээ янз бүрийн хийж боддог, хийж идэж болдог. Тэгээд тэр цөл дунд тэр хоол бас маш үржил шимтэй хоол исэн байна гэж би бодсон байхгүй. Цөл гэдэг чинь та нар бодоод үз тийм үү? Усгүй, ангмал, хуурай, тий? Нэх гоё хараад ингээд нүд баясахаар тийм гоё юм юу ч байхгүй. Гэтэ тэр хоолыг идээд хүмүүс амьдраад байсан байхгүй. Бүхэл бүтэн үндэстэн амьдраад байсан гэж боддоо. Тэгээд тэд ингээд тэр хоолыг идээд 40 жил тэр цөлийг давн туулж исэн шиг надад юу өгөгдсөн бэ? Ойлгогдсон бэ гэхээр бид яг л өдөр бүр Бурханаас ирэх нэг л үгийг, нэг л өгүүлбэрийг тэрийг идэж сурах хэрэгтэй юм байна.
Тэр нь миний амьдрал, миний сүнсэнд шимт хижээл болох юм байна. Явсаар байгаа тэр үг маань намайг хувь тавиланд маань хүргэх юм байна. Тийм учраас яг л тийм өдөр бүр одоо Библийг уншихдаа бид нар ингээл дуржигнуулаад ингээл нэг бүлгийг аль эсвэл ингээл 2 3 бүлгээр нэг номоор нь ингээл уншаал дуусгах тэгэж яарч биш. Бүр ингээд гүнлүү н орж тийм үү. Надад өнөөдөр өгөгдөх ёстой үгээ би авсан л бол тэр үгээрээ тэр өдрөө би амьдрах юм байна. Тэгээ маргаашийн амьдрах үгийг маргааш надад хэрэгцээтэй байгаа тэр шимт хижээлтэй, өвчтэй, эдгэрэлтэй тэр юр болсон тэр үгийг бурхан маргааш өгөх байхгүй. Тийм учраас маргаашийнхаа зүйлд бичсэн байдаг шүү дээ. Маргаашийнхаа зовлон, маргааш нь маргааштай л санаа тавь. Чи өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай. Тийм учраас бид нар үнэхээр зол завшаантай сайхан үед амьдарч байгаа. Яагаад гэвэл сүнслэг эцгүүдээр бид нар хоололж байгаа. Тэд биднийг маш хүчрэхээр дагуулж байгаа. Тэд маш их золиосыг төлсөн, амьдралаараа төлсөн. Джонатан Дэвид пасторыг бид нэр сая очиж харсан тийм үү. Нэгэн хүн бурхны өмнө дуулууртай нэг л хүнээр бурхан ямар их зүйлийг хийд юм бэ? Тэгээ тэр өвгийнх нь нэг хэсэг болоо би зогсчаадаг ямар зол завшаантай хүн бэ гэж би бодсон. Би бурханд үнэхээр талархсан. Тэр хүмүүс золиос гаргахыг зөвшөөрөөд тэр амьдралаа бүгд өгсөн байгаа байхгүй. Тэгээд Филипп пастор байна. Манай өргөөний эцгүүд байна, тийм үү? Бид энэ зам дээр төлөөс төлөхгүйгээр угаасаа явахгүй. Төлөөсөө төлөхдөө бид бэлэн байх хэрэгтэй. Гэхдээ энэ төлөөс бидний давж гаргахааргүй хүнд хэцүү хизээч байхгүй. Яг л ариун сүнс бидэнтэй хамт байна. Аль хэдийн Есүс Христ муу нэг ядсан, тэр түлхүүрийг авцсан, тэр хаанчилж байгаа. Одоо тэр буцаж ирэхийг бид хүлээж байгаа. Тэр цаг үед байгаа байхгүй юу? Тийм учраас бидний төлөөс бол өчүүхэн юм. Бидний төлөөс бол өчүүхэн гэж харин Есүс Христ бол бүгдийг дуусгацсан. Харин Есүс Христийг бид одоо хүлээж байгаа энэ цаг үед бид улам илүү соргог байх хэрэгтэй. Улам илүү хурц байх хэрэгтэй. Иргэн тойрондоо бид одоо ажлынхаа газар нийгэмдээ бид өөрсдийнхээ итгэлийг баталж харуулдаг, ярьдаг. Есүс Христ гэдэг чи яг хин ингээд асуухад бид хүн ойлгохдохоор тодорхой тийм үү товч хүн ойлгохоор эрүүл саруул ухаантайгаар ярьж сурах хэрэгтэй. Хүүхдүүд маань ч биднээс асуудаг шүү дээ, тий. Манай баг бол айгүйх юм асуудаг. Есүс ингэсэн юм уу? Есүс тэгсэн юм уу гэж айгүйх асуудаг байхгүй. Тэгэхэд нь бид нар ингээд зөв ойлгомжтой тэр хүүхдэд яг ойлгохоор хэмжээнд бид ярьж сурах хэрэгтэй. Амен. Тэгээд өнөөдөр бид нар бүгдээрээ үнэхээр залбирна. Би түрүүн яг магтаал донд надад би үнэхээр гараа залбирмаар санагдсан. Би яг нэг юм хүч үнэхээр хэрэгтэй санагдсан. Нэг ингээд цөмөлчмөр мөртлөө нэг цөмөлж болохгүй нэг тийм хан ингээд урд тулчаад би гараад ингээд чанга орилчмоор санагдсан байхгүй. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр залбирна. Юуны төлөө вэ гэхлээр өөрсдийгөө бурханд өргөнө. Бүрэн үгүй үнэхээр. Тэгээд ариун сүнсний юр бусын хүчийг гуй. Ариун сүнсний хүчгүйгээр бид нэг ч алхаж чадахгүй үнэхээр. Ариун сүнсний зааварчилгаагүйгээр бид энэ нийгэм, энэ хоттой нөлөөлж чадахгүй. Ариун сүнсний хүчээр бид энэ улс үндэстнийхаа сэргэлтийн төлөө үнэхээр залбирая. Амен. Халелуя. Мөнх эцэг минь би танд үнэхээр бүхий л амьдралаа өргөж байна. Халелуя. Бидний бүхий л амьдрал таних. Та хүснээрээ зураач. Та хүснээрээ дагуулаач биднийг. Мөн бидний үр хүүхдүүдийг та өөрийн замаар дагуулаач. Халелуя. Бүхий л алдар магтаал хүндэтгэл бидний эцэгт Есүс Христ ариун гурвалд байх болтугай. Халелуя. Халелуя. Амен. Халелуя. Үнээр гайхалтай. Бурхан өөрөө ямар ч цаг үед ажилдаг.
Тэгээд бурхан та нарыг бүгдийг илбэр ирэх болтугай. Амен.